үүслээ. Уралжин дүрснийхаа доотлын 2 өнцөг энэ нь хараараа хөлтүүдээ. Доотлын 2 өнцгийг нийлүүлээд нугалж өгнө. За доотлын 2 өнцгийг нийлүүлээд нугаллаа. Сайн энийг нуглаад өгнө. За ингээд бидний юу бэлэн болов? Дадлагч маань бэлэн боллоо. За энийг одоо ээш нь тавьчих. За их бие хэсгийг хийнэ. За их бие хэсгийг хийхэд бид нэр өргөн тууцан цаасны хэрэгтэй болох нь. За өргөн тууцан цаасаа бид нар голоор нь нугалж өгнө. Анууч анхаараарай. За голоор нь нугалж өгөхийн тулд энэ 4 өнцгөө нийлүүлээд нугална. За хараарай хөлтүүдээ. 4 өнцгөө нийлүүлээд нугаллаа. Ширээн дээр тавьж байгаа бүгдээрээ нийлүүлээд нугалчихна. Дээрээс нь сайн дарж өгөөрэй. За ингээд дарж өглөө. Ингээд энэ маань шууны их бие болох нь. Дундаа юутай байна? Зайтай байна уу? Зайтай байна. За тэгвэл одоо их бие далавч хоёроо холбож өгье. За далавчаа нааж өгөхийн тулд бүгдээрээ энэ далавчныхаа битүү хэсэг байна тийм үү? Энэ битүү хэсгийг их биенийхээ дотоод талд нь хийгээд нааж өгнө. Ингээ голлоод нааж өгнө. Энэ хараа хоёр далавч нь хөдлөхөд бэлнээр ингэж нааж өгнө. Харсан уу? За наахтаа одоо бид нэр цавуутай ажиллах нь. За цавуутай ажиллахын тулд бид нар яах вэ? Цавуугаа онгойлголоо. Цавуугаа эргүүлээд цавуугаа гаргаж ирнэ. Ийм урт гаргаж ирж болох уу? Болохгүй, бага хэмжээний гаргалаа. За цавуугаа түрхлээ. За нөгөө их бие хийх өргөн тууцан цаасныхаа гол цавуугаа түрхэж өгнө. За цавуугаа түрхэж өглөө. Энэний гол далавч хийх уулжин дүрсээ битүү талын хийгээд нааж өгнө. За ингээд наагаад өгнө. Нааснаа. За ингээд наачлаа. Одоо энэ үнд бүгдээрээ толгой хэсэг хий. За толгой хэсгийг хийхин тулд биднэрт юу хэрэгтэй болох нь хөлтүүдээ? Дугуй дүрс хэрэгтэй болох нь 2 ширхэг дугуй дүрс. За тэгвэл багш нь бас бэлдсэн байна. За тэгвэл энийг зураасны дагуу эрхэсээ. Зураасны дагуу хайчлана. За мөн хайчаавлаа. За дугуй дүрсээ. Энэ хараар зурсан байна. Харж байна уу? Энэ зураасны дагуу тойруулаад хайчилж өгнө. За харж байна багшаагаа? За ингээд зураасны дагуу хайчилж өгнө. Эдний ширээнийхэн харж байна уу хөлтүүдээ? Ингээд хайчлаад өгнө. Тойруулаад хайчилж өгнө. За ингээд хайчлахаар 2 ширхэг дугуй дүрс гараад ирлээ. За одоо энэгээр бид нар толгой хэсгийг хийх гэдэг. За толгой хэсэгт маань юу хэрэгтэй болох нь? Нүд. За нүдийг бид нар юугаар хийх вэ? Жижиг дугуй дүрсээр хийх юм байна. За цавууга дугуй дүрсэн дээрээ наалаа. Жижиг дугуй дүрсэн дээрээ наагаад том дугуй дүрсэн дээрээ нүд олгоод наах нь. За энд нь наалаа нүдийн. Харж байна уу нүдээ? За одоо юу дутуу байна? Хошуу. За хошуу юугаар хийж вэ? Амин хошуу гэх юм те. За тэгвэл бүгдээр уралжин дүрсээр хийчээ. За бүгдээрээ цавуугаа наахч. За дүрснийхаа уралжин дүрснийхаа ардталт нь цавуугаа түрхлээ. Толгойнхоо хошуу хийх гэдэг юм тийм ээ. Шууныхаа хошууг. За наалаа. За бэлэн болсон уу? Одоо бүгдээрээ энийг толгой хэсгээ их биен дээрээ нааж өгнө. Их биен дээрээ нааж өгөхдөө. За хараарай. Уралжин дүрснийхаа ташуу хэсэг. Энэ хараа ташуу хэсэг дээр нь толгой хэсгээ нааж өгнө. Энэ тэгшин босоо хэсэг дээр наах нь уу? Үгүй байх тийм ээ. Ташуу хэсэг дээр нь толгой хэсгийг нааж өгнө. За цавуугаа түрхлээ. За дугуй дүрсээ тойруулаад цавуугаа түрхлээ. За ташуу хэсэг дээр наалаа. За одоо эргүүлэхээр нөгөө талд нь бас нүд аманд байна уу? Нүд хошуу байхгүй юм те. Тэгвэл бүгдээрээ нөгөө талын дугуй дүрсээ нааж өгнө. За мөн тойруулаад наалаа. За энэ дугуй дүрснийхаа аталт нь наагаад өгнө. За наалаа. За одоо нүдийг наагаад өгье.
Хана даад нь өөрсдөө бие дагаад хийх учраас багшигаа анхааралтай сонсох нь шүү дээ. Тийм ээ хүүхдүүд ээ? За ингээд шуу маань бэлэн болчихлоо. Одоо шуугаа яаж нисгэх вэ? За тэгвэл биднэрт бас 2 нарийнхан тууцан цаас байгаа. За 2 тууцан нарийнхан цаасныхаа энэ дээдлийн ирмэг дээр нь цавуугаа дөрхөж өгнө. За цавуугаа дөрхөж өглөө. За далавчны хөдөлгөхийн тулд бүгдээрээ уралжин дүрснийхаа дээдлэлт нь энэ хараа дээдлэлт нааж өгнө. За ингээд наагаад өглөө. Одоо нөгөө далавчин хөдлөхийн тулд яах вэ? Бас нөгөө талд нааж өгнө юм тийм ээ? За нөгөө талд наагаад өгье. Цаасныхаа ирмэг дээр наах нь шүү хүүхдүүдээ. За наалаа. За энэний ижил хэмжээтэй ачаад наачнаа. За. За ингээд бэлэн боллоо. Одоо шуу маань хөдлөх нь үү? Хөдлөж байна уу? За тэгвэл бүгдээрээ ийм шуу хийцгээе. Тэхөө. За бүгдээрэнд нь амжилт. За ингээд дүүчиж хаачаа яах юм уу? За ингэж барьж байгаад одоо хайчлаа шүү дээ. Чи энэ цаас нь энд биш үү нэ? Энэ шүү дээ. Зүрийн нуглаад. За барьж. Энэ үзүүрийг энэ үзүүртэй ингэж за одоо нуглалаа. Энэ үзүүрийг энэ өнцгтөө нийлүүлнэ шүү дээ. За нийлүүлч. За сайн байна. Хайчлаа гүцээгээр. Йоо өргөн тууцан цаас аваад өргөн тууцан цаас аваад зүг шүү дээ. Зүг байна. Хоёр давхар хийгэн. Нэг л далавчин хийн. Нэгийг ингээд орхичих. Чи энийг ингээд тавьчих. Тэгвэл найзт нарай. За далавчаа. Одоо бүгдээрээ энэ дарааллыг хийн штэ. Өргөн тууцсан цаасаа яасан. Голоор нь нуглана гэсэн штэ. Өө зүг наатаа. За одоо энэ голоор нуглаа. Энэ хараа. Голоор нуглаа. За багш нь туслах дээ. Тийм зүг. Голоор нуглана штэ. За одоо ингээд наалаа ингэ. За нэг ингэж энэ өнцгтөө нийлүүлээд нуглана гэсэн тийм ээ багш нь. За одоо нэг нь үлдээ чинь нэг нь хэрэгдэн гэсэн бүгдээрээ тий. За энийг. За багш нь туслаад өгье. За одоо энийг яах вэ? Дотор нь нааж өгнө. Ингээд нааж өгнө. За наагаараа. Ингээд. Лог нь хаана авах вэ? За ингээд толгоогоо энд нь ахна шүү дээ. За болж байна хүүхдүүдээ. Одоо ингээд наагаад байна. За уртлаараа. Багаш. Хажилцсан юм уу? Зүйтэй. За одоо босоод ир. За бүгдээрээ босоод ирээрээ. За юм орхич. Хийц хүүхдүүд нь юм аваад босоод ирээ. За бүгдээрээ юу хийсэн бэ? За босоод ир. За шуугаа хөдөлгөө тоглоё. За зээнэ бас дараад нь гүйцээч. За юу. Дараад нь бүгдээр ангидаа очиж гүйцээч. За шуугаа хөдөлгөөд нэг тоглолцъя. Чи баг нацсан болов? За зээнэ барьчих. За. За на энийг барьчих.